Сайн байна уу үгүй ээ? Сайн байна уу? Хичээл дээрээ ямар төвчмийг мөнгө ёстой вэ? Хоёр гişiler oldu. Sayın ki, sayın mısın? Хоёрдугаар дүрэн болохоор найдвар нашаараа намаас сонсороо чатууга автын яруу байх. За багтаа үгээр гэртээ гаргасай. За багшаа. За багшаа сайн. Тус таксины жагаач тухай нэг ишиг хэлээсэй байна. Ана энэ болохоор их ишигээ юуны тухай байна? Арван 2 настай том хүү минь ясны хавдар гэдэг ховор өвчнөд тэмцэж байлаа. Энэ бол хөлн гүйцэд тинээдгүй ясны хорт хавдрын нэг төрөл. Урт хугацааны эмчилгээ эхэлж хүү бит хоёр сард хэд хэдэн удаа бусааны буудлын дээр сөүл рүү явах галт тэрэг хүлээж суудаг байв. Хүүтэн салхи, хавирга нэвт түлээх 12 сарын 1 жавартай өдөр. Эмчилгээ олон цаг үргэлжилж 21 цагийн алдад дууслаа. Галт тэрэг зогсоход ердөө ганцхан цаг дутуу байдаг. Бид эмнэлгийн урдаас 21 цаг 20 минутанд такси барьлаа. Хэдий хурдан явлаа ч гэсэн 22 цагаас өмнө сөүлийн галт тэрэгний буудалд амжиж хүрэхээргүй байлаа. Галт тэрэгнээсээ хоцрохонтэй гэж бодож сууж байхдаа юмыг яаж мэдхүүгээд жолооч хахаас ингэж асуулаа. Бид амжиж очиж чадах болов уу? Миний асуултанд жолооч инээмсэглэн ингэж хариулав. Битгий санаа зов. Би галт тэрэг хөдөлгөөс өмнө та хоёрыг хүргэж өгнө. Би арай дүт зам мэднэ. Жолооч сандарч твдсэн намайг тайвшруулах гэж зогсоо зайгүй ярьж байв. Бусааны далайч сайхан шүү. Жолоочтой ярилцаж байх зуур бид хэдийн галт тэрэгний буудал дээр ирж гисэн байлаа. Төлбөрөө төлөөд буух гэтэл жолооч хариуд нь ингэж хэллээ. Та хурдан очиж тасалбараа ав. Би хүүгчийн дагуулад галт тэрэгний буудлын руу явж бай. Хурдлаарай. Сайхан сэтгэлд жолоочийн ачаар амжиж тасалбараа авсан би хөөрүүгээ яаран очихдоо жолоочд тэврүүлэн эрхэлж байгаа хүүгээ олж харлаа. Жолооч надтай хамт галт тэрэгэнд орж хүүг минь санал дээр суулгаад хүүд минь урмын үг хайрлсан юм. Ээжтэйгээ хамт гэртээ сайн явж хүрээрээ. Цог золбоотой байгаарай заа юу. Ахан тасалбаргүй ороод ирчихсэн байгаа болохоор хурдан гарахгүй бол болохгүй нэ. Та болгоомжтой яваарай. Би жолоочтой хамт галт тэрэгнээс буун халуун кофе авч уугараа хэмээн гар цайлгах мөнгө өглөө. Жолооч талархал илэрхийлсэн хэдий ч мөнгийг авахаас татгалзав. Мөнгө өгөх хэрэггүй дээ. Надад ч бас хүүтэй чинь адилхан хүү бий. Хүүтэй минь адилхан санагдаад та хоёрт тусалсан юм. Хувь тавилан гэж байдаг бол бид дахиад таарах байхаа. Дараа уулзгаараа кофегоор дайлаарай. За, баяртай. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Гэртээ харих замдаа хүү бит хоёр сайхан сэтгэлд жолоочийн талаар зогсоо зайгүй ярив. Хүнд өвчнөд тэмцэж хүүхэд насндаа амьдралын хатуу бэрхийг тулсан миний бяцхан хүү. Хүүд минь өөрийн хүүгээс өөрцгүй хандсан жолооч ахын сэтгэл хүү бит хоёрын шархалсан зүрх сэтгэлийг эдгэж өгсөн юм.
ямар нэг болоо чи ном байна. Хараагүй хүмүүс тэмдэг хийдэг. Яг нэг юм хаан бүрийн найзтай мөхөд хараагүй тэгээд энэ ном гэсэн юм. Ini harus dimauti, harus rumus mesti maunya. Nah, selanjutnya.
нөгөө ах дахин ирвэл юу гэх бол энэ болоод өөр хийсэн хоолны зэсээ ийшэн байцгаа.
Ямар амх юм бэ? Амархан байсан. Би миний чадсан шүү дээ. Энэ татсан гэсэн. Би сандрахгүй юм яаж чадсан шүү дээ. За. Naturally. Тэр мишээ дэх орон байсан ба. 이 것에가 연습이 들어가봐. 너무 좋게 되지. Баярлсан. 알죠? 내가 Ямар цаад хэлсэн. 이 있어봐. 이 거의 이게 쓰이거든. Би хийгээд чадсан шүү дээ. 자, 쇼도 자, 싸우다 보게 나가야 자, 이거 다시 한 들고 오는 식과 가다가 이게 자연히 같은 맛 다시 오는 식으로 Юу хийвэл most ихтэй авах.
Би гарч идэх бүхэн төсөлдөг.
Başını oldu. Senin hayatında bir bak çıkarıyor. Yani sen tamam sana sen mana sıçtık hayır mutlu değilsen güzel bir şarap tanıdan bir kasapta baş üstüne inertega tanıda asıl çoğaları bu çoğaları başlıyorsa ki hafta muhtemelen hafta bir yıl geçti böyle sıkıntı
Та нэрийн ширээгээр нэг чи цаг ятгаад хийчихсэн. Иргүүлээ. Даан дагуу 3 минут цаашаа. Үгүй ээ. Зарим шүлэг байгаа. Зарим стики үгээр чуана. Зарим өрөө чуана.
Өдөр ирэх хатаа өгдөг. За бидний хичээлээр ахад ангийн маань ах ичээр манай сургуулийн өдөр бод одоогийн адрес нэгний машин за ингээд эцэг эхчүүд маань багцаа өдөр хичээл сонсон. Тэгэхээр хадаад ирчихъя.